За сайн байна уу? Өнөөдөр та бүхэнтэйгээ хамтдаа Google Gemini хамтдаа хийж үзье гэж бодлоо. Би болохоор Google Gemini бол нэг их ашиглаж үзээгүй. Саяхан гарсан шинэ төлөвүүдийг бас ашиглаж үзээд өчигдөрхөн нэг ашиглаж үзэхэд маш дажгүй санагдсан. Тэгээд одоо бүгдээрээ хамтдаа туршаад үзье. За Google Chrome руугаа ороод Google Gemini. За минийх болохоор Gmail-тэйгээ шууд холбогдсон болохоор ингээд шууд орчлоо. Та бүхэн ч гэсэн өөрсдийнхөө Gmail-ээр шууд холбоод орчоорой. За энэ дээр болохоор хэдүүлээ асуулт асууя. За Gemini Omni гэд сүүлийн үед гарсан за тайлбарлаж өгөөч гэд хүсье. За Google-с хамгийн сүүлд танилцуулсан Gemini 1.5 Pro болон түүнийг дагаж гарсан загварууд олон нийтийн дунд Omni шинж чанартай буюу бүх талт гэж нэрлэгдээд байгаа технологийн хувьд маш том өсрэлт болсон. Үүнийг гол онцлог даван талуудыг энгийнээр тайлбарлаж өгье. За ингээд тайлбарлаад өгсөн байна. Энэ болохоор маш урт текст надад бол харагдчихэв. Энийг надад энгийнээр богино хэмжээтэй гаргаж өгөөч. За маш энгийнээр товчхондоо шинэ Gemini бол зүгээр нэг текстээр хариулдаг чат биш. Бүхнийг чадагч виртуал туслах болсон гол 3 өөрчлөлт нь нүд чихтэй болсон текстээс гадна зураг, урт видео, бичлэг, дуу файлыг шууд үзээд сонсоод маш ухаалаг дүн шинжилгээ хийж чаддаг. Мөн асар том санах хойтой бүхэл бүтэн зузаан ном эсвэл 1 цагийн видео ганцхан чатанд хийгээд үнийг хураангуулад өг гэж хэлэхэд хэдхэн секундэд уншиж дуусгадаг. За амьд харилцаа Gemini Live яг л хүн шиг бодит хугацаанд ямар ч хүлээлтгүйгээр шууд дуугаар ярилцах боломжтой ярьж байхдаа дундуур нь тасалсан ч шууд ойлгоно гэдэг чинь. За би болохоор өчигдөр энэ flashlight-ыг ашиглаж үзсэн. Надад болохоор AI Pro байгаа болохоор энэ гэхдээ миний 3-4 видео гаргаад дууссан. Одоо болохоор би 3.5 флашаар нь би оролдоод үзье. Сая түрүүн бас нэг 3-4 видео оролдоод үзсэн. Энийг болох нь миний токен одоо хүрэлцэх нь гэдэг үзье. За би болохоор контент бүтээгч байна. За ингээд урт бичлэгийг short reels, TikTok болгоо, контентын санаа төлөвлөгөө, контент календараа гаргах, YouTube thumbnail болон баннер хийх санаа авах, олон улсын контентоос санаа авах гэд надад ийм олон мэдээллүүдийг өгч байна. За одоогоор голчлог ямар сэдвээр арьс арчилгаа хүүхдийн контент уралдаан тэмцээн гэдэг чинь. За арьс арчилгаа
За би зургийг нүгий. За надад бүтээгдэхүүний нэг зураг байгаа. Би энийг оруулж үзье. Энэ бүтээгдэхүүнийг тайлбарлаад өгөөч вэ? За тайлбарлаад өгөөч. За ингээд Atomic-ийн The Fame цувралын лошон байна гэдэг жин. Энэ нь болохоор гүн чээгшүүлэгч, тэнцвэржүүлэлт, арсны хамгаалалт авраг. За ингээд бүх ингээд тайлбарууд ингээд гаргаад өгч जैन. Тэгээд миний скриптүүдийг хөг бүх зүйлүүдийг ингээд гаргаад өгч जैन өсөг. Тэнгүүд би эндээс юу хийх вэ гэхээр надад тэгвэл надад за видео generate видео за хийгээд watch за зургийг ингэхгүйгээр script гаргадаг. За надад шууд ингээд бүх ямар дүрстэй дүрс камерын хөдөлгөөн ингээд бүх миний скриптүүдийг одоо ингээд гаргаад өгч гэсэн үг. 0.3 секундээс 3.10 секунд, 10-20 секунд, 20-30 секундээс яах юунуудын бүх дүрс одоо өгнүүдийг ингээд гаргаад өгсөн байна. За хувилбар нэг нь иймэрхүү асуудал шийдэл загвар хамгийн өндөр хандлт авдаг. За хувилбар 2 нь болохоор амгалан намын өнгө баястай. За бүтээгдэхүүний би болохоор хувилбар за нэгийг сонгоод хийж үзье. За хувилбар за нэгийг нь за сонгоё. За social tag caption ингээд бүгдийг ингээд надад гаргаад өгж байгаа гэсэн үг. Бүх одоо хаштаг бүх гарчиг арсчин хувираа мөртлөө тослогдоод байна уу гэд бүх миний ингээд скриптийг ингээд гаргаад өгж байгаа. Тэгэнгүүт би за өрхөө зургийг өгөөд мөн лошныхоо зурагтай за хамтдаа өгөөд надад энэгээр за бичлэг гаргаад өгөө. За тэгээ хүлээ. Надад ямар бичлэг гаргаж өгөх нь. За ерөнхийдөө бол ер нь бүтээгдэхүүн хэрэгжилж байгаа бүтээгдэхүүнээ өөрсдөө нэг юм дууссан байна шүү дээ. Маргааш би түрүүн нэг generate видео generate гэсэн дуусчлаа. За энийг бас маргааш оролдож үзье. За тэгэнгүүт энийг болохоор би
энэ дээр за туршаад үзье. Нэг арс нэгэ би хуулж аваад Google Kano дээр ашиглаад үзье. Ер нь бол яг subscription та бүхэн маш их ер нь subscription хараад видео генерейт хийхэд айгүй их токнууд нь унаад айгүй хурдан дуусчт юм билээ. Би ямар ч байсан би юунуудыг бол аваад яваад дандаа subscriptionтэй байгаа. Тэгтээ яг уу $10 $20 гэд тэднийг авцсан байгаа. Ер нь бол бүх минут ингээд дуусаад ах шиг байна. За энэ Canva AI-гийн хэдүүлээ design, image, video clip дээр ороод видео клипээ энэ ультра дуу гаргаж болоодсан байна. Аудио хийчихье. За энэ зөвхөн Facebook-ийн хэмжээтэй гардсан байна. Энэс 16 болохгүй юм байна. За стайл нь болохоор хэдүүлээ нэг болохоор cinematic гэд оруулч тий. Cinematic-аар оруулаад за фрейм нь болохоор миний додол. За medium shot. За энэ нэрээ зүгээр юм уу? Medium shot-ыг оруулчихъя. За lightning нь болохоор soft lightning. За энийг сонгоод за түрүүнийхээ зураг оруулаад үзье. Нэг за энэ арай их уртыг бол хийждэггүй байх гэж бодож байна. Гэхдээ яг уу оролдоод үзье. Тийм ээ. За видео бэлэн болсон байна. Experience Atomy the fame. Unfading beauty starts with deeply hydrated, radiant skin. Англиар гаргацсан байна. Энэ Kano болохоор монгол хэлийг бол яддаг юм байна. Би та нарт өөр юм үзүүлье. Өчигдөр би яг энэ юугаараа генерейт хийлгүүлсэн байгаа. Яг монгол хэл дээр би өөр энэ Atomy lotion-ыг би одоо англи хэл дээр нь ингэж гаргаж өгсөн байгаа. As a busy mom, I don't have time for complicated skincare. This Atomy lotion has become my quick daily favorite. Have you tried Atomy skincare? За ингэж гаргаж өгсөн байна. За энэ болохоор монгол хэл дээр бас айгуу дажгүй санагдсан. Гэтэ хэл яриа нь жоохон яг монголоор ярихгүй. Завгүй ээжийн хувьд би төвөгтэй арьс арчилгаанд цаг байдаггүй, цалгаанд цаг байдаггүй. Энэ Atomy lotion миний өдөр тутмын хурд энгийн арьс арчирамжтай арьсыг чийгшүүлд сэрэг. За ингэж гаргасан байгаа. Замирчлсан энэ бүтээгдэхүүнээ та бүхэн юу ячиж болно. Ингэж туршиж үзээд өчигдөр болохоор би энэ flashlight биш энэ flashlight бисээ flashlight-ыг сонгоцсон байсан уу? Энэ flash-ийг за сонгоод үзье. Сая flash
За энийг дахиад би хуулаад үзье. Яг ер нь subscription авч иж яг түрүүнийх шиг яг иймэрхүү бичлэг болно гэсэн үг. Энэ надад бол яг бүтээгдэхүүнийг та бүхэн хэрэг үнэхээр контент хийдэг бол айгуу дажгүй санагдсан өөрсдийнхөө яг оруулах гэж байгаа хүсэж байгаа зургнуудаа оруулаад контент Завгүй ээжийн хувьд би төвөгтэй арьс арчилгаанд цаг байдаггүй, цалгаанд цаг байдаггүй. Энэ Atomy Lotion миний өдөр тутмын хурд энгийн арьс арчирамжтай арьсыг чийгшүүлд сэрэг. За ингээд ерөөхдөө бол өчигдөр ингээд би флэшлайтыг орлож үзээд ингэж видео генерэт ингээ хийлгүүлсэн байгаа. Та бүхэн байна. Бас ямар нэгэн ID авсан байх гэж бодож байна. Ерөнхийдөө ингээд контентоо бүтээгээд гаргаж авсан контентоо та нар шууд завгүй ээжийн хувьд даунлоод одоо хийнэ гэсэн үг. Бүх за энэ зургуудаа шууд даунлоод хийгээд өөрийнхөө компьютертэй эсвэл утсан дээрээ даунлоодоо хийгээд дараа нь болохоор CapCut дээр та нар яаж эдитлэмээр байна. Тэр бүгдийг эдитлээд caption хийгээд контент ингээд бүтээж болно. Ямар ч байсан subscription сайн илүү аваад санаа зовхгүйгээр бас контент видеого бас гаргуулж аваад энэ Gemini энэ flashlight болон flash нь болохоор дажгүй санагдсан. Би өөр өчигдөр хийсэн бас нэг юг бас харуулъя. Контентыг бас харуулъя. Би энд болохоор энэ уурын эргэлтгээд энэ зургийг би ингээд явуулсан байгаа. Тэгээд миний энэ уурын эргэлт гэдэг дээр яг скрипт ингэж надад гаргаж ингээд өгсөн. За зураг нь болохоор ямар зураг байсан бэ гэхээр нэл хүүхдийг загнахаар тэр хүүхэд өвдөж өсдөг нэг өдөр тэр өөрөө ууртай хүн болдог. Он жилд өнгөрөхөд залуу утаснийхээ дараа одоо тэр өвдөлт ихсэн газартаа зогсож байна. Бидний өгсөн зүйл эргэж бидэн дээр ирдэг. Хүүхдүүдээ шархаа өвдүүлэхгүй тулд эдгээгээрээ уурын эргэлтийг тасал инрэл хайрыг сон гэд энэ зургаа би өгсөн. Ингээд миний бүх скриптийг энд гаргаж өгсөн байгаа. Гаргаж өгснөөхөө дараа энэ видео генерэт хийсэн. Уйлаад байгаа нэл хүрийг уурлаж загнахаар тэр хүүхэд айдсаас айдас руу өвдөж өсдөг. Бидний өгсөн бүхэн эргээд бидэнд л ирдэг. Уурын эргэлтийг тасал инрэл. За ингээ гаргасан байгаа. Яг сүүлийнхэн хэсэг нь тасарсан болохоор би дахиад сүүлийн хэсгийг оруулаад өг гэд бичсэн. Нэл хүрийг уурлаж загнахаар тэр хүүхэд айдсаас айдас руу өвдөж өсдөг. Эргээд бидэнд л ирдэг. Инрэл. За ингээд монгол хэл нь болохоор энэ Gemini бол маш дажгүй санагдсан. Яг хоо жоохон аялгуудаа сонсогдож байгаач гэсэндээ ер нь бол ерөөхдөө бол ингээд туршаад үзэхэд бол маш сайжирсан, маш дажгүй санагдлаа. За тэгээд та бүхэн маань өөрсдөө ингээд туршаад үзээрэй. Контент хийж байгаа хүмүүс ер нь бүх хэлт талбарын хүмүүс ингээд ер нь хэмэл оюун ухааныг ашиглаад олон зүйлүүд хийж бүтээж болох энэ нөхцөл байдлуудыг бас олж хараасай. Өөрийнхөө бас бүтэмжээ цагаа хэмнэж бүтэмжээ бас олон болгоорой гэж уриалъя. За тэгээд
намайг энэ хүртэл сонсож үзсэнд баярлалаа. За тэгээд дараагийнхаа сэдвүүд болохоор би одоо ер нь хиймэл оюун ухааны талаар олон зүйлүүдийг ингээд туршиж өөрөө яг ингээд туршиж үзэж байгаагаа шууд харуулъя гэж бодож байна. Ер нь яг иймэрхүү зүйл дээр яг ингэж гацж जैन, ингэж яг болж जैन гэд бүх ер нь хамтдаа ингээд туршаад ер нь би биендээ ингээд зөвлөгөө өгөөд хамтдаа хөгжиж дэмжиж би бинийгээ ингээд дэмжиж бол би бинээсээ бид нар ч юм суралцдаг болохоор тэгээд олон юм уншаад явах уу. За баярлалаа. Subscribe дараагүй бол subscribe дараарай. За тэгээд баярлалаа. Тэгээд дараа уулзъя. Баяртай.